хичээлийн сэдэв 2А бүлгийн металл түүний нэгдэл. За 2А бүлгийн металлуудын устай харилцан үйлчлэх оруулыг авч үзье. Сайн байцгаана уу хүүхдүүдээ. 2 дугаар бүлгийн элементүүд болох бериллий, магний, кальций, стронций, барий гэсэн металлуудын устай уруулд орох хурдыг харьцуулан судалцгаая. Эхний элемент болох бериллийг усанд хийгээд ажиглая. Дараагийн элемент магний. Магний усанд хийгээд хий ялгарч байгаа нь ажиглагдаж байна. Дараагийн элемент кальций. Айл урвал илүү эрчимтэй явж байгааг ажиглаарай хүүхдүүдээ. Айл урвал нь удаан явж байна. За дараагийн элемент стронций. Стронций устай харилцан үйлчлээд хий ялгарч байна. Төгсгөлд нь барий. Барий устай харилцан үйлчилж байна. За 2А бүлгийн металлын шинж. За дасгал 1. Бүлгийн эхний элементүүдийн атомын бүтцийг ажиглан дараагийн атомуудын бүтцийг боорын загвараар дүрслээрэй. За тэгэхээр бериллий, магний, кальцийн атомын бүтцийг бол боорын загвараар дүрслээд биднэрт харуулсан байна. За бериллий, магний, кальций бол бериллий бол одоо нэмэгц нэгтэй цөмийг тойроод 2 давхраатай, гадаад давхраанд 2 электронтой. Магний бол 3 давхраатай, гадаад давхраанд 2 электронтой, кальций бол 4 давхраатай, гадаад давхраанд 2 электронтой юм байна. За тэгэхээр бусад элементүүдийг нь боорын загвараар дүрслээрэй гэртээ. За бүлгийн дагуух зүй тогтлыг энэ хүснэгтийг хараад бүгдээр илрүүлье. За хүснэгтэнд бол бериллий, магний, кальций, стронций элементүүдийг өгсөн. За мөн эдгээр элементүүдийн атомын радиус, хайлах цэг, буслах цэг, нягт, нэгдүгээр явдлын энерги, цалхаан сурах чанарыг харуулсан байна. За энэ хүснэгтийн мэдээлэлээс харахад нягт нь бүлгийн дагуу ерөнхийдөө өсөж байна. За тэгвэл атомын радиус нь хэрхэн өөрчлөгдөж байна хүүхдүүдээ? За хайлах, буслах цэг нь нэгдүгээр явдлын энерги, цалхаан сурах чанар. За атомын радиус бол бүлгийн дагуу ихсэж байна. За арцангуй цалхаан сурах чанар бол бүлгийн дагуу буурч байна. Хайлах, буслах температур бүлгийн дагуу ихсэж байна. Нэгдүгээр явдлын энерги бол бүлгийн дагуу буурч байна. За энийг бол бид нар хүснэгтээс хараад мэдж байна. Хүснэгтийн тоон утгуудаас хараад. За тэгвэл металл шинж нь яаж өөрчлөгдөх бол бүлгийн дагуу дээрээсээ доошлоход металл шинж ихсгүй багасгүй хүүхдүүдээ юу гэж бодож байна? За тэгэхээр металл шинж бол нэмэгдэнэ гэж байна. За металл шинж ихснэ гэдэг нь хэмээ уруулын идэвх нь ихснэ гэсэн үг тийм үү? За уруулын идэвх ихсэж байгаа гэдгийг бид нар саяын эдгээр металлуудын устай харилцан үйлчлэх уруулаас харсан. Айл урвал хамгийн эрчимтэй явагдсан бэ гэвэл барий тийм үү? Айл урвал нь явагдаагүй бэ гэвэл бериллий бол устай урвалд ороогүй шүү дээ тийм үү?
За устай харилцан үйлчлэх урвалыг ерөнхий байдлаар бичээрэй гэсэн байна. За тэгэхээр эдгээр элементүүд бол металл. Нөгөө бид нар элементүүдийг металл биш металлоид гэж ангилдаг шүү дээ. Тэр ангиллын бол металл. За тэгэхээр металл нэмэх нь H2-оо сум металлын гидроксид нэмэх нь устрагч гэж бичэн тийм үү? За тэгээ металл бол хатуу, усаар шингэн, металлын гидроксид бол үүсэж байгаа металлын гидроксид бол уусмал байдалтай үүснэ. Харин устрагч бол яг нь хий байдалтайгаар үүснэ. За металл тус бүрийн устай харилцан үйлчлэх урвалын тэгшгэлийг бичээрэй гэсэн байна асгал 4 дээр. За та бүхэн дэвтэр дээрээ бичнэ. Одоо берилий, магний, кальций, стронций, баригийн устай харилцан үйлчлэх урвалын тэгшгэлийг бичнэ. За тэнгуут та эдийн бичсэнтэй одоо яах нь энэ таарж гэнэ хараараа өгтөдөө. За берилий бол устай урвалд орохгүй байсан. Туршилтыг бид нар үзэхэд тий. За магний бол устай удаан орсон. Хүүтэн устай магний бол удаан орсон. Урвалаас бол магний гидроксид үүснэ. Магний гидроксид нь батчилгүй учраас задарчна. Кальций, стронций, барий бол устай урвалд ороод кальций, стронций, барийн гидроксидуудыг үүсгээд устрагч ялгаруулна. За тэгэхээр энэ гурав бол устай одоо эрчимтэй урвалд орсон. Кальцигаас стронцигоос барийн одоо яг нь эрчим нь ихссэн. Тэгэхээр бүлгийн дагуу химийн урвалын идэх бол одоо энэ туршилтаас харахад бол нэмэгдэж байна. За 2А бүлгийн металлын гидроксидын шинж. За энд бол 2А бүлгийн металлын гидроксидуудыг авч утсан байна. За металлын гидроксидууд бол бүгдээрээ цагаан өнгөтэй хатуу бодисууд гэсэн байна. За бүлгийн дагуу гидроксидуудын нягт нь ихсэж байна. Задрах температур нь мөн адилхан ихсэж байна. Бүлгийн дагуу гидроксидуудын усан дуусах чанар нь бас ихсэж байна. Тэгэхээр юу гэж байна? Бериллийн гидроксид бол бараг уусахгүй. Магний гидроксид бол маш бага, кальцийн гидроксид бол бага зэрэг уусна. Стронцийн гидроксид бол уусна, барийн гидроксид бол сайн уусна. Тэгэхээр бүлгийн дагуу дээрээсээ доошлоход гидроксидуудын усан дуусах чанар бол нэмэгдэх юм байна. За хэрхэн гаргаа авч болох вэ гэж байна. За металлын гидроксидуудыг бид нар гаргаа авахдаа ялангуяа энэ металлын гидроксид нь усан дуустдаг суурь байвал металлын оксид дээрээ усыг нэмнэ. За энийг бол бид нар өмнө одоо 9 дугаар ангидаа бол үзсэн, 10 дугаар ангидаа үзсэн байх ёстой хичээл. За тэгэхээр металлын оксид дээрээ усыг нэмээд усан дуустдаг суурийг гаргаж авна. Усан дуустдаггүй суурийг бид нар яаж гаргаж авах юм бэ гэхээр одоо усан дуустдаггүй суурийг үүсгдэг металлын давсан дээрээ усан дуустдаг суурийг нэмчихнэ. Тэгэхээр солилцох хурал явагдаад усан дуустдаггүй суур тэгээд яах нь одоо металлын давс үүсгэх гэдэг чинь шинээр өөр нэг давс үүснэ гэсэн үг урлаас. За ингэж усан дуустдаггүй суурийг гаргаж авна. Усан дуустдаг суур бол металлын оксид H2-оо одоо уралд ороод металлын гидроксидыг үүсгэх нь энэ бол усан дуустдаг суурийг гаргаж авч байгаа. За түгээмэл хүчилтэй харилцан үйлчлэх үүчин. За металлын гидроксидууд бол түгээмэл хүчилтэй харилцан үйлчлэнэ. Ерөөсөө суур гэдэг бол хүчилтэй уралд орно. Суур гэж юу хэлэх юм? Хүчилтэй уралд ордог байцыг хэлэх гээд шүү дээ, тийм. За хүчилтэй уралд ороод давс усыг үүсгэнэ. За 2А бүлгийн металлын карбонатын шинж. За металлын карбонатууд байна. За та бүхэн ажиглаарай. За бүгдээрээ цагаан хатуу байх нь. За бүлгийн даваа нягт нь ямар хөө өсөж जैन тийм үү? Бүлгийн даваа задрах температур нь мөн өсөж जैन. Усан дуусах чанар нь бүлгийн дагуу. За бериллийнх бол тогтворгүй гэсэн байна. Одоо карбонат нь. За магний карбонат бол маш муу уусна. Кальцийн карбонат бараг уусдаггүй, стронцийн карбонат бол бараг уусдаггүй, барийн карбонат бол бараг уусдаггүй. Тэгэхээр бүлгийн дагуу усан дуусах чанар бол буурж байна, тийм үү? За металлын карбонатууд бол хүчилтэй уралд ороод металлын одоо яг нь давс үсээд металл А буюу давс үсээд ус үсээд нүүрс хүчлийг ялгарна. За кальцийн карбонатаар төлөөлөж үзсэн байна. За карбонатуудын физик шинжийн өөрчлөгдөх зүй тогтолт үндэслэн барийн карбонатын задрах температурыг баримжаална гэж байна. За барийн карбонатын задрах температур бид нар эндээс харна өөрчлөгдөж байгаа зүй тогтолтыг харна. Тэгэхээр металлын карбонатын задрах температур бүлгийн дагуу яаж нөхдөд өсөж байна. Тэгвэл барийн карбонат хэд байх юм? Тэ ойролцоогоор. За мэдээж одоо стронцийн карбонатаас ямар байх вэ? Их байх ёстой тийм үү?
За таад ингэж ойролцоолсноо ер нь бол за 2А бүлгийн одоо металлын нитратын шинж. За одоо бид нар нитратын шинж. Өмнө гидроксидын карбонатын шинж үзсэн бол одоо нитратын шинж. За нитратууд нь цагаан өнгөтэй талс байдалтай байна. За бүлгийн дагуу одоо металлын нитратын нягт нь ихсчээд хайлах буслах температур нь ихснэ. За хайлах температур бол өсөж байна. Задрах температур бол ерөнхийдөө бүлгийн дагуу бол бас ихсэж байна. Гэхдээ баарийн нитрат нь кальци, стронцийн нитратаас арай бага юм байна тийм үү? За усан дуусах чанар бол ийм байна. Тэгэхээр усан дуусах чанар бол яаж яах вэ? Буурж яа ерөнхийдөө зөв тогтно тийм үү? За бериллийн нитратын нягтыг баримжаална уу гэж байна. За таад бериллийн нитратын нягт нь тийм байх юм байна гэдэг нэг баримжаалаарай. За ерөнхийдөө бүлгийн дагуу өөрчлөгдөж байгаа зүй тогтлоо ажиглаад баримжаална нягтыг. За ямар ч байсан таад баримжаалахдаа яах нь вэ? Бүлгийн дагуу нягт болвол ихсэж байна. Тэгвэл бериллийн нитрат, магний нитрат, бериллийн магнигаас өмнө байрлах гэдэг нь шүү дээ. Одоо тийм бериллигээд магний гэх гэдэг нь шүү дээ бүлгийн дагуу. Тийм учраас магний нитратаас нягт нь ямар ч байсан бага байх юм байна гэж баримжаалж байна уу тийм? 2.3-аас бага байх юм шүү дээ. За тэгэхээр ер нь бол яг 156 гэсэн байна шүү дээ тийм. За металлын нийлүүдийн дулааны задрал. За дулааны задрал гэхээр задрах хурал явагдана гэж ойлгоно. За металлын хоёр элементтэй металлын карбонатууд яаж задардгийг, металлын гидроксидууд яаж задардгийг, ямар бүтээгдэхүүнүүд үүсэх үү гэдгийг авч үзэж байгаа. Задрах температуруудыг бол бид нар өмнөх одоо яах нь слайдууд дээр харсан. За тэрийг бол нөхөө өвчж чинь тийм үү? За задрах температурууд бол ийм байх нь. За металлын карбонатын задрах хуруулаар металлын оксид нүрс сүрхлийнхээ үүснэ. За металлын гидроксидын задрах хуруулаар металлын оксид ус үүснэ. Металлын оксид ус үүснэ. За задрах температур нь ийм байх нь. За тэгэхээр энэ одоо магний карбонат, кальцийн карбонат, стронцийн карбонат, баарийн карбонатын одоо бүтээгдэхүүнүүдийг нь яг нь ерөнхийдөө энэ схемийнхаа дагуу бичнэ. Энд нөхөж бичээрэй хүүхдүүдээ гэртээ. За нэглүүдийн дулаан тогтвортой чанарын өөрчлөгдөх зүй тогтол гэж байна. За эдгээр нэглүүд дулаанд хэр тогтвортой юм бэ? За аль нь хурдан задрах юм бэ? Тийм үү? За тэгвэл нь 2А бүлгийн металлын карбонатууд задрахаараа металлын оксид нүрс сүрхлийнхий, металлын нитратууд задрахаараа металлын оксид NO2O2, металлын гидроксидын задрахаараа металлын оксид H2O. За одоо бүлгийн дагуу бол одоо катионы радиус нь өсөж байна. Эдгээр металлууд нэмэх цэнэгтэй байхаар бид нар катион гэдэг шүү дээ. Ионыг хоёр ангилна, анион катион. Хасах цэнэгтэйгээ анион, нэмэх цэнэгтэйгээ катион. За металлууд бол 2 электроноо алдаад катионуудыг үүсгэнэ. Бүлгийн дагуу катионы радиус бол ихсэж байна. За катионы радиус нь багасгын хэрээр гэж байна. За бүлгийн дагуу бол өсөж байгаа. Гэхдээ ер нь багасгын хэрээр нэг жижигхэн ногдох цэнгийн нягт ихсэж анионд хүчтэй нөлөөлдөг тул нэгдэл нь харьцангуй бага температурт задарна гэсэн байна. За тэгэхээр та одоо альнийх нь аль одоо металлын тийм үү карбонат нь, нитрат нь, одоо гидроксид нь илүү бага температурт задрах юм. Аль нь илүү өндөр температурт задрах юм тий? Ойлгоод авлаа тийм үү? За харьцангуй өндөр температурт задран дулаан тогтвортой чанар ихснэ гэж байна. Бүлгийн дагуу. Бүлгийн дагуу бол харьцангуй өндөр температурт задран дулаан тогтвортой чанар нь бол өснөө. За бүлгийн дагуу ионы радиус ихснэ. Харин цэнгийн нягтрал бол буурна. Дулаан тогтвортой чанар бол өснө. Карбонатуудын мөн нитратуудын дулаан одоо яг нь тогтвортой чанар нь өснөө гэсэн байна. За гэрийн даалгаврын батгал дасгалыг хийн. За энэ дасгал бол 2024 оны СТ ерхий шалгалтын хувилбарын 26 дугаар тест юм байна шүү дээ тий. За мөн 23 оных юм байна. За энэ батгал дасгалуудыг хийн. За энэ дасгал нэгийг хийн. За металлын нитратуудын задралыг бол бид нар мэднэ. За магний нитрат, магний оксид NO2, кальцийн нитрат бол кальцийн оксид NO2. За ингэж задарна гэж бид нар өмнө ярьлаа шүү дээ тийм үү. За зэсийн нитрат мөн одоо магний кальцитаа маань адилхан зэсийн оксид NO2 гэж задрах юм байна.
За урвалаас юу үүсэж байгаа юм бэ гэхээр N2 гэдэг хий O2 гэдэг хий үүсэж байна. Тэгвэл энэ урвалын ажиглагдах өөрчлөлт нь юу юм бэ? Бид нар урвал явж байгаагаа яаж мэдэх юм бэ гэвэл урвалаас ялгарч байгаа N2 O2-ыг нь үндэслээд мэдж болно. За N2 бол улаан хүрэн өнгөтэй хий. Тэгэхээр урвалаас улаан хүрэн өнгөтэй хий ялгараад байвал N2 үүсэж जैन. Тэгвэл энд металлын нитрат задарч байгаа юм байна гэж ойлгоно гэсэн үг. За мөн одоо урвалаас ялгарч байгаа хүчил төрөгчийг нь бид нар танихдаа цогсон зомгол хийн. Хүчил төрөгч бүхий уруу шил рүү. За тэнгууд нь цогсон зомголын хүчил төрөгч бол асаана. Энэ шинжээр нь бид нар урвалаас хүчил төрөгч ялгарчээ гэж танина. За тэгвэл эдгээр металлын нитратууд задрахаараа металлын оксид N2O2-ыг үүсгэнэ. За калиен нитрат бол шүлтийн металлын нитрат, идэвхтэй металлын нитрат. За энэ задрахаараа нитрит тийм үү? O2-ыг үүсгдэг шүү хүмүүстээ. O2-ыг бид нар яаж таних юм бэ гэхээр мөн цогсон зомголоороо танина. За тэгэхээр шүлтийн металлын нитратууд бол металлын нитрит O2-ыг үүсгдэг байх нэ. За ингээд гэрийн даалгаварт бол үнэлгээний даалгавар гэдээ бас оруулна. Тэгэхээр тэрийг хийгээрээ мөн энэ батгал дасгалуудыг хийгээрээ хүмүүстээ.